Өмнө орсон байгалийн үзэгдлүүдтэй бичлэгүүд маш олон хүн таалагдсан тул дараагийн цоошин бичлэг та бүхэнд хүргэж байна. 7 дугаар сарын 12-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ өдөр шүвгийн 8-ын нэгэн гар дарсан тоглолт болох Норвег, Английн шгшээ багуудын тоглолт та биднийг хүлээж байна. Та энэ хүү тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Fax урамшууллын кодыг оруулаад урамшууллаа шууд аваарай. Өмнөх бичлэгт гарсан ийм хөвдөг арсуудын зарим нь төгс дугуй хэлбэртэй болсон байдаг. Тэдгээр нь усан сан, нуур, цөөрөм хайших үед үүсдэг алдарт дугуй мөсөн хэсгүүдтэй ижил шалтгаанаар бий болдог. Тодорхойлбол бол хуйлдраж доторх нягт багтай бүлээн ус хүүтэн мөсөн гадаргуутай мөргөлдөж урсгалын мөсөн хэсгийг эргүүлснээр эцэст нь төгс дугуй хэлбэртэй болгодог байна. Энэ үзэгдлийг эргэлтийн шилжилт гэж нэрлэдэг. Харин энэ бол маш ховор үзэгдэл. Бичлэгийг Саудын Арабын цөлд авчээ. Та бүхний өмнө усгүй хүрхрээ байна. Энэ бүхэлдээ эзнээс бүрдсэн тул үүнийг эзэн хүрхрээ гэж нэрлэвэл эз үзв. Ийм үзэгдэл ихэвчлэн хүчтэй эзэн шуурга эхлэхийн өмнө ажиглагддаг гэж ярьдаг. Энэ бичлэг хэдэн жилийн өмнө интернетэд олон хүний анхаарлыг татан тархаж байх үед ийм худлаа тайлбарт нь олон хүмүүс итгэсэн байдаг. Бүр нэр хүндтэй мэдээллийн сайтууд хүртэл энэ утгагүй зүйлийг нийтэлж байлаа. Үүндээ энэ бол ус, бүр нарийн хэлбэл ээлс шавартай ус юм. Энэ бүс нутгийн голын голдрож бүрэн хатаж аажмаар ээлсэнд дарагддаг. Дараа нь хүчтэй бороо орж голдрлыг усаар дүүрэхэд ус ээлсийг авч урсан ээлсэн хүрхрээ мэт хуурмаг дүр зураг үүсгдэг. Энэ үзэгдэл нь Аризонагийн Grand Falls буюу шоколадын хүрхрээтэй төстэй. Тэднийг шоколадын гэж нэрлсэн нь усан шавартай холилдсноос болж шоколад шиг өнгөтэй харагддагтай холбоотой. Үүнээс илүү хажигтай харагддаг зүйл бол чулуун голууд юм. Энэ бол нэлээд юр бусын бас маш аюултай үзэгдэл. Энэ голд мэдээж шомбохыг хориглоно. Гэсэн ч зарим суут ухаантнууд чулуун гол дээр байгалийн урсдаг шат мэтэр гуулгаж явдаг. Энэ үхлийн аюултай зугаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь та ийм жижигхэн горх шиг урсгал дээр гуулгаж байхдаа дээрээс тань хавьгүй том урсгал ирж байгааг цаг тухайд нь анзаарахгүй ч байж мэднэ. Чулуун голууд харьцангуй богино настай. Тэднийг үнэндээ чулуун норонх гэж нэрлэх нь илүү зөв. Энэ нь хөрсний гус авт бүр тодруулбал уулын чулуулгын жижиг хэсгүүдийн норонх юм. Хайрах жижиг чулууны урсгал асар хурдтай. Асар их хэмжээгээр доош өнхөрдөг тул яг л жинхэнэ чулуун гос мэт харагддаг байна. Харин одоо бүгдээрээ модон гос үзье. Ийм модны үер нь урсгал эхлээд ой модтой бүсээр дамжин өнгөрөөд дараа нь тэр бүх модыг хот руу авчрахт үед тохиолддог. Маш юр бусын харагддаг шүү. Ээлсэн гоч мөн адил. Мэдээж энэ нь цэвэр ээлсний урсгал биш. Энд мөс, ус, шавар бүгд бий. Гэсэн эдэж энэ бол маш ховор байгалийн үзэгдэл юм. Манай гарагийн янз бүрийн газарт хүмүүс заримдаа дид нар хэмээн нэрлсэн гайхалтай үзэгдэлтэй тааралддаг. Энэ нь гэрэлтсэн толгод мэт харагддаг лаго үзэгдлийн нэг төрөл юм. Нарны гэрэл агаар манддах мөсөн тастуудаас ойх үед энэ нь үсэж тэнгэрийн хаяаны доор нарны тод тусгал байгаа мэт хуурмаг дүр зургийг бий болгодог. Үнэхээр өжигрийн юм шиг харагдана. Өжигрийн мэт боловч илүү аимшигтай харагддаг зүйл бол манай гарагийн олон газруудад харж болох хачирхалтай нүх тоогоонууд юм. Хууль даны онцчид нэгэн үед эдгэрийн талаар маш олон оновч зохиосон. Харь ангийнхны үйл ажиллагаанаас эхлээд 200 жилийн өмнөх цөмийн дайн хүртэл тэр дайныг биднээс нуусан гэх мэтээр ярьдаг байлаа. Гэвч үнэндээ эдгээр тоогоо янз бүрийн байгалийн процессын улмаас үүсдэг. Зарим нь бүр шатдаг. Тэгтээ хэдэн жилээр бүр хэдэн 10 жилээр ч шатаж дэлхийн өнцөг болон бүрийн жуулчдыг татах соронцон мэт газар болдог. Ийм төрлийн шатдаг тоогоо нь мөнх цэвдэг хайлах үед ялгарсан хий дэлбэрснээс үүсдэг. Үнэндээ шатаж байгаа зүйл нь тэр хий юм. Нүүрс үслийн хийтэй холбогдсон метан мөнх цэвдгийн доор байдаг. Уур амьсгал дулаахад цэвдэг доор усаа хайлж эхлэх бөгөөд ингэснээр хий дээшлэх боломжтой болдог. Эцэст нь хийн даралтын улмаас дадрын гадар дээр овгор үүсэж дараа нь тэр овгор цөмөрч тоогоо бий болдог. Дашин тэлхэд эдгээр тоогооны олонх нь дараа нь хурддан усаар дүүрч нуур олдог байна. Заримдаа тоогоо нь шохон чулуу зэрэг уусамтгай чулуусгийг газрын доорх ус уусгасны үр дүнд үүсдэг. Ийм тоогоог карстын тоогоо гэж нэрлэдэг. Жишээлбэл 2010 онд Гватемалын хотын дунд үүссэн алдарт тоогоо яг ийм байдлаар бий болсон. Тэр үед 3 давхар нэхэмлийн үйлдвэрийг хамгаалж байсан нэгэн харуул амиа алдсан юм.
Ийм зүйл хаанч тохиолдож болзошгүй. Тэгэхээр таны айдсын цуглуулганд бас нэгэн шинэ айдас нэмэгдсэн гэж найдаа. Даашрам дэлгэхэд заримдаа иймэрхүү тоогоо хуучин уурхай нурсан үед ч үүсдэг. Жишээ нь Иллинойс мужийн нэгэн хөл бөмбөгийн талбай дээр яг ийм үйл явдал болсон. Интернетэд олон жилийн турш хотын зам гудамжинд асар олон загас байх зураг бичлэгүүд тархсаар ирсэн. Ялангуяа эдгээр бишгийг ихэвчлэн Гондурастай холбож, энэ нь тус бүс нутагт тогтмол шахуу ордог загсан борооны улмаас болдог гэж ярьдаг. Үүнхээс ч бид загсан бороо байдаг гэдгийг мэднэ. Ийм үзэгдэл шинжлэх ухаанд ч бүртгэгдсэн байдаг. Товчхондоо хар салхи далаад буу загсан сүргийн дээгүүр өнгөрөхдөө тэднийг сорж аваад хэдэн 10 км-ийн зайд зөөж заримдаа хуурай газар дээр асаадаг. Гэвч энэ бол маш ховор тохиолдол. Учир нь хар салхи яг загсны сүргийн дээгүүр өнгөрөөд дараа нь түүнийг эрэг дээр хаях магадлалаас туйлын өчөөхөн шүү дээ. Тиймээс Гондураст загас гудамжинд гарч ирдэг нь тэнгэрээс унсандаа биш, харин яг эсрэгээрээ загас газар доороос гарч ирдэг. Муссоны үеэр хүчтэй борооны ус газар доорх госуудын төвшинг нэмэгдүүлж, загснууд газрын гадар дээгүүр гарч ирдэг. Үүндээ ийм үзэгдэл зөвхөн Гондураст тохиолддоггүй. Гондураст болсон гэж интернетэд түгээгддэг эдгээр бичлэгүүдийн таш хувь нь өөр газруудад хийгдсэн байдаг. Заримдаа бүр загас тээвэрлэж авсан ачааны машин осолцсны үр дүнч байх нь бий. Дараагийнх нь шилэн наран шарлахын газрууд. Маш үзэсгэлэнтэй дүр зураг. Чулуу шиг хэлбэртэй олон шихний хэлтэрхий эрэг дээр хэвтэж, өсгөрийн мэт үзэнч бүрдүүлдэг. Ийм наран шарлахын газар дор хаяж 2 байдаг. Нэг нь Оросдоос, нөгөөх нь Калифорнид. Эдгээр шилэн чулуу хэрхэн үүснэг таахад хэцүү биш. Нэгэн цагт энд хагархаа шилэн лонхны овоолго байжээ. Дараа нь далайн давуулга тэднийг аажмаар өнгөлсөөр шилэн хайрах болгосон гэдэг байна. Ингэж байгаль их бидний хог хаягдлаас үзэсгэлэнтэй газар бүтээжээ. Үүнээс дутхгүй үлгэрийн мэт харагддаг нь хар наран шарлахын газар юм. Энэ үүрмүз байгалийн үзэгдлийг манай гаригийн цөөхөн газарт л ажиглаж олсон. Иймээс нь дэлбэрэхтэй үед усанд орсон лаваас үүсдэг. Лав усанд орж хатуурсныхаа дараа сая жижиг хар эсэн ширхэг усан бутардаг. Далайн төрлөг тэдгээ ширхгийг хуурай газар руу гаргаж ирснээр хүний нүдэнд юл буцыг харагдах хар зарим нөхцөлд бүр усаан хүрэн далайн эргийн дүр зураг бий болдог. Үүнээс ч гайхалтай харагддаг зүйл бол Хясан наран шарлахын газар юм. Манай гариг дээр олон километр үргэлжлэх эргийн шугам бүхэлдээ Хясагаас бүрдсэн газрууд байдаг гэж төсөөлдөө. Энд Хяса тэрбумаараа бий. Бүр 7-10 метрийн гүн хүртэл Хясагаар дүүрсэн газар бөгөөд энэ 60 км үргэлжилдэг газарч байдаг. Энэ бол Австралийн Шэж Бич юм. Энд Хяса маш их тулд нутгийн хүмүүс олон зууны турш тэдгэрийг барилгын материал болгон ашиглаж байжээ. Хясаануудыг тусгай босок болгон шахаж дараа нь барилга барихтаа хэрэгэлдэг байсан. Гэвч энэ газар ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд орсны дараа ийм ажлыг нь бүр мөсөн хоригдсан байна. Гэхдээ эдгээр Хяса энд яаж бий болсон бэ? Гол шалтгаан нь эндхийн далайн усны давсчилд өндөртэй холбоотой. Энэ нь нялцгай биетүүдэд саадгүй үржин тахах боломж олгосон. Учир нь тэдний иддэг байгалийн магчин амьтад ийм очинд муу дасан зогтсон байжээ. Мэдээж төстэй нөхцлөөр өөр газруудад ч бий. Дэлхий дээр Хяса наран шарлахын газар нийлээд олон байдагч ийм хэмжээнийх нь тэмч олон биш. Хясан наран шарлахын газар сайхан л та. Гэхдээ дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлахын газрууд бол гэрэлтдэг наран шарлахын газрууд юм. Манай гариг дээр ийм газар ердөө цөөхөн бий. Жишээлбэл Мальдив эсвэл Флоридад байдаг. Энд яг л Аватар киноны хэсэг шиг хүрх бүрд бүх зүйл гэрэлтэж байгаа мэт харагдана. Гэрэлтэлт нь эндхийн усанд асар олон тооны өчүүхэн биолюминесцент организм агуулгаддагаас болдог. Дурын стресс, цочрлын нөхсөж байдал нь эдгээр бичил амьтдыг гэрэл язархуусаад төрөгдөг. Харин одоо та нар газрын доорх наран шарлахын газар ямар санагдаж байна? Манай гариг дээр ийм хэд хэдэн газар бий. Тэд үнэхээр гайхалтай уран зөгнөл мэт харагддаг. Эдгээрийн нэг нь Португалд, харин энэ нь Мексикийн Марието арал дээр байрладаг. Ийм зүйл яаж боломжтойг таахад амархан. Зүгээр л далайн ус агуур орж ирдэг бөгөөд агуун дээрх нүх ийм хажигтай үзэмжийг бий болгодог. Харин яг энэ агуун дээрх нүх нь бөмбөг дэлбэрсний үр дүнд үүсдэг. Энд нэгэн цагт цэргийн сургуулиудын талбай байжээ. Харин одоо олон жуулчид энэ сайхан зүйлд ажиглалтай цагийг өнгөрөөж байна.
Дараагийнх нь хамхуус. Бүр тодорхойлж бос Америк нэгдсэн улсын баруун хэсэгт заримдаа тохиолддог хамхуус өвсний гам шиг юм. Энэ дүр зураг үнэхээр кино шиг бүр шинжлэх ухааны уран зүгээлт кино мэт харагддаг. Тэр бумаар тоозогдох хогийн ургамал хотуудыг дүүргэж зам байшингийн орцыг хааж автомашинуудыг хөргөж дарж орхидог. Эдгээр ургамал үрээ тараахын тулд өнхөрдөг. Гэхдээ заримдаа салхи маш хүчтэй байх үед тэдний тоо итгэмээргүй их болдог байна. Тэднийг цэвэрлэх ажил бос гол асуудал биш. Харин хогийн ургамал далайн аюултай тус хүмүүс түүнээс аль болох хурдан салах хичээдэг. Нутгийн оршин суугчид энэ үзэгдлээс аль хэдийн залхаж олон жилийн турш гомдлож байгаач яаж тэмцэхээ сайн мэддэггүй. Хамгол үүсний дайралт бос мэдээж асуудал. Гэхдээ үүнээс хавьгүй аимшигтай дүр зураг бос. Зарим хасуу оронд үе тохиолддог аалзны нүүдэл дайралт юм. Жишээлбэл Бразил, эсвэл Индонезийн Балид хотын асар том хэсэг заримдаа Азийн торонд бүхэлдээ хожигддог. Олон хүн энэ үзэгдлийг тогсоомоор аалцны бороо гэж нэрлсэн. Ийм том козон үүсгэн бөөгнөрдөг Азнууд нэлээд ховор үзэгдэл. Бразилд ийм нэг бүлгийн тоо 50,000 хүрч байсан. Жижигхэн аалзнууд байсан бол яах вэ гэсэн. Гэвч үгүй. Энэ бол нэлээд том биетэй төрөл, ялангуяа Балид эдгээр Азнууд хүмүүсийг бүр залхаажээ. Гэхдээ азар тэд хүмүүст аюул учруулдаггүй. Харин шувуудын хувьд аюулгүй гэж хэлхийн аргагүй. Австралид Азны дайралт ингэж харагддаг. Азны тор болон Азнууд өөрсдөө энд бүх зүйлийг бүрхдэг. Энэ нь тэдний энгийн зан авир биш. Тэд зөвхөн эдгээр газар үе болдог, үерээс зогтож байхдаа ингэдэг гэжээ. Дутгийнхан энэ үзэгдлийг Азны сүрэл гэж нэрлсэн. Тийм ээ, үнэхээр өвөрмөцнэр. Аз босгод энэ төрлийн аалзч мөн аюултай биш гэжээ. Манай аюул бусын байгалийн үзэгдлийн жагсаалтын дараагийнх нь мөсөн бөмбөлгнүүд юм. Тэд дэлхийн янз бүрийн хэсэгт энд тэнд үүсдэг. Эрдэмтдийн хэлснээр төгс дугуй мөсөн бөмбөлгнүүд нь тодорхой цаг уурын нөхцөл бүрдэх үед л бий болдог байна. Үүнд агаарын дундаж температур, салхины тодорхой хүч, мөн усны гадаргууд дээр жижиг ширхгүүд, жишээлбэл эс байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл төгс цаг уурын нөхцөл бүрдэх ёстой. Цаг агаар нь хит дусаанч биш, хит хүүтэн ч биш байх хэрэгтэй. Салхи нь хит хүчтэй байж болохгүй. Гэхдээ огт бас байхгүй ч гэж болохгүй. Ийм нөхцөлд усны температур хангалттай хүүтэн хэвээр үлдэж, зөөлөн салхины нөлөөгөөр ус жижиг эсний ширхгүүдийг бүрхэж эхэлдэг. Ингэж гадаргууд дээр мөсний нэмгэн бүрхүүс үүсэж, бараг тэр даруйдаа дахин нэг давхаргаар хожигдно. Энэ үйл явц эрэг дээр олон мөсөн бөмбөлөг үүстэл үргэлжилдэг. Мөсөн бөмбөлгнүүд өөрсдөө мөсний доорх хөлдөх үед үнэхээр гайхалтай үзэгдэл болдог. Энэ дүр зураг яг өөр ертөнцөөс ирсэн мэт маш үзэсгэлэнтэй уур амьсгалтай харагдана. Байгалийн гайхамшгуудын жагсаалтын дараагийнх нь далайн хөөс юм. Энэ үзэгдэл далайн ус салхих эсвэл давсгаанд хүчтэй хутгагдаж, органик бодистой холилдсон агаарын бөмбөлгүүд үүс үед бий болдог. Өөрөөр хэлбэл үхсэн замаг далайн давс хоримтлагдаж, шуурганы салхи миксер шиг үйлчлснээр энэ гайхалтай дүр зураг үүсдэг. Эргийн бүс бүр далайн хөөс үүсгэхэд нөлөөлдөг өөр нөхцөлтэй. Ус бохирдох нь хөөс үүсэх хамгийн түгээмэл шалтгаан юм. Гэхдээ энэ хөөс рүү гүйж очоод тоглож наадах гэж яарах хэрэггүй. Учир нь заримдаа энэ хөөс хортой байдаг. Хэдэн жилийн өмнө энэтхэн Ченай хотын оршин суугчид Марина нэртэй нутгийн далайн эрэг рүү бөөнөрөө очсон. Үүссэн хөөснөөс хорц үнэр гарч байсан ч томчууд хүүхдүүдийг түүгээр тоглож дэрэгдэн селфи хийхийг хориглож чадсангүй. Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүс эдгээр сэвсгэр өвс мэд хөөсөнд ойртохыг хатуу хариулах ёстой байсан нь тогтогджээ. Учир нь тэр хөөс нь орон нутгийн эм үйлдвэрлэгчдийн хаягдл сансаргүйгээр усанд орсноос бүрдсэн байжээ. Тиймээс хүүхдүүд арсны өвчин туцах эрсдэлтэй тулгарсан юм. Гэхдээ хүний үйл ажиллагаанаас үүдсэн осол үгүй байсан ч далайн хөөс ховор тохиолдолд аюултай байж болно. Учир нь зарим төрлийн замгаас ялгардаг хорт бодисыг агуулж байж мөн болцсошгүй. Энэ нь хөөсийг хүн болон амьтанд алинд нь ч аюултай болгож мэднэ. За үүгээр манай хамгийн сүвтэй байгалийн үзэгдлүүдтэй бичлэг дууслаа. Энэ бичлэг Ocean Cycle Campus бид дараагийн дугаарыг оруулах болно.